Ховд аймгийн Дууц сумын 484 өрхийн 1716 хүн амтай үүнээс 287 малчин өрх байна. Дуудчууд жилийн эцээр 111468 толгой мал тоолуулж аймаг сумын шинэ авраг малчтаа угтан авсаар байна. Ажил хөдөлмөрөөр малчин төмний хошуучлан аймгийн авраг хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн малчин болсон Дууц сумын 1-р баг буюу Шивэр багийн малчин Бигзийн Бат Жаргал гэргээ Нимхүүгийн буян далаанаар 2015 онд сумын тэргүүний залуу малчин гэр бүлээр 2016 онд сумын сайн малчнаар шалгарч байсан бол Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнөхөн ийхүү 25 жилийнхээ хөдөлмөр зүтгэлээ өнлүүлэн Ховд аймгийн авраг малчин өрхөөр шалгарч шагналаа гардан авснаар Дууц сумын Шивэр багаас төрөн гарч буй 21 дахь аймгийн авраг малчин болж байна. Мал сөргөө үндсэндээ 5 төрөл дээр нисэж байгаа. Хоньыг болоод ерөнхийдөө нутаг сум дотроо тэгэл гайгүй шилмэл үйлдвэрийн мал худ сухнаар тэгэл ямааг бол баялгийн булган дэлгүүн талаас ноолурын чиглэлийн ухан тавьж байгаа. Манай өндөр уулын бүс бол сарлаг гол хонь голдуудаа өсөх боломжтой. Тэгэл сарлаг хонь хоёр дээр голдуу анхаарал тиймэрхүү эсгэлттэй явж байгаа. Одоо тоогоо цойлчихъя бас амьдралд хүрэлцэхгүй малынхаа тоо жаахан цойлоод бас юу яаж хийхээр малын амьдралд бас хүрэлцэхгүй болоо. Тэгээд ерөнхийдөө одоо эндээс юу яаж ерэн бодол тиймэрхүү бодолтой байгаа. Одоо тооны араас хөөцөлдөх биш ерөнхийдөө чанартай малтай цөөхөн тооны чанарлаг малтай бай гэсэн тийм л бодолтой явдаг. Бэлчээрийн асуудал бол ер нь сүүлийн жилүүд бол их хүндрэлтэй болцсон. Ус худаг гэдэг юмнууд бол ерөнхийдөө их хүндрэлтэй болж байгаа сүүлийн үед бол бороо хур орхоо байсан, гандуу болсон тиймэрхүү л байгаа шүү дээ, байдалтай л байгаа ерөнхийдөө. Одоо 8 сар яг ийд сайхан ногоо гардаг үеэр гандуу тэгээд бүр өвсө хатаад юу яснаас хойш нэг жаахан 8 9 сар бүр 10 сар хүрчээж цас орно тэгээд ногоо гарахгүй ер нь жаахан хүндрэлтэй л байна. Хангаа дэлхийн өвс ногоогоо хайрлал малынхын ашиг шим өндөр болоод явах юм бол тэгээд болоо л гэдэг. Аймгийн авраг малчин Бат Жаргалынхаа сумын төвөөс 30 км-ийн зайд орших цагаан бургасын хүүх толгой хэмээх газар 3 дахь үедээ уламжлагдсан буур бууцандаа үнэтэй сайхан хаварчж байна. Бат Жаргалынхаа мал сүргээ 5 төрөл дээр нь тэгшлөөрөн өсгөн үржүүлж жилийн эцээр 1000 гаруй толгой мал тоолуулжээ. Энэ хот айл сум багийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн залуу малчдын төлөөлөл. Тухайлбал 2023-аас 2024 онд өөрсдийн зардлаар Шивэр багийн урд цагаан бургас хэмээх газрын өвөлжөөний хашааг барьж битүүлэн сарвч хийж тогтжуулжээ. Мөн мал маллах сонирхолтой 4-5 малчдыг малжуулан мал маллах арга туршлагаа хуваалцсан малчин болгосон байна. Бат Жаргалын аав Бигзгуай аймгийн хошоо авраг малчин төдийгүй аймгийн алдарт уяач юм. Аавынхаа малч ухаанаас суралцсан яваа Бат Жаргалын хувьд сүүлийн жилүүдэд мал маллахын хажуугаар хурдан морь уйж уралдуулах болжээ. Малын тооноос илүү чанарыг чухалчилж ашигч юм өндөртэй 100 тонны мал маллах нь бэлчээрийн дааз хийгээд малчтад ч үр ашигтай учраа үйлдвэр ухсаа сайтай эцэг малаар сүргийн бүтцээ сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа гэлээ. Аймгийн авраг малчин Бат Жаргалынх энэ хавар 300 гаруй төл мал хүлээн авахаар бэлтгэл ажлаа базааж байна.